За юуны өмнө он солигдож байгаа энэ торгон мөчөд эх орныхон өнцөг буланбурт байгаа мөн дэлхийн олон улсад ажиллаж аж төрж сурч байгаа нийт Монгол түмэндээ айлчлан ирж байгаа гал морин жилийн шинэ оны мэндийг өргөн төвшүүлж байна. Монгол хүндээ эх орон болсон сайхан жил гарах байхаа гэж бодож байгаа. Монгол хүн амны бэлгээс аштын бэлгээ гэж хэлдэг. Монголчуудын амьдрал хэцүү, эдийн засгийн сорилттой байгаа нь үнэн. Гэхдээ бидэнд шашин хоорондын мөргөлдөөн, иргэний дайн, одоо дэлхийн нийтийн зөрчилд орсон зэвсэгт мөргөлдөөний хүлд биш. Цэвэр одоо бусдаас хамаарахгүйгээр өөрсдөө хөдөлмөрлөж эв нэгдэлтэй байж чадах юм бол өөрсдийнхөө ирээдүйг өдөр гэрэлтэй бүтээх боломж байгаа гэж боддог. Монгол Улсын их хурлын гишүүн үндсэн хуулийн дээр ард түмнийхээ өмнө үндэсний язгуур ирмэлцлийн төлөө тангараг өргөдөг. Энэ өргөсөн тангарагтаа үнэж байхын тулд би сар болгон өөрийнхөө цахим тайланг үндэсний бичгээрээ болон кирилл бичгээр та бүхэндээ хүргэж байгаа. Хинтээ уулзсан ямар шийдвэр гаргаж байгаа, ямар хуулийн төсөл, тогтоолын төслүүдээр ажиллаж байгаа, судалгаанд суурилсан ямар шийдвэр гаргалтанд бас оролцож байгаа бүгднгийн ил тод нээлттэй байлгахыг бас зорж ажиллаж байгаа. Энэ зураан өрийн сонгогдсон Төв аймаг, Дархан уул аймаг, Сэлэнг аймгийнхаа сонгогч олонтой уулзах, тодорхой цагуудад бас тайлангаа тавих ийм цаг үе бас байгаа гэж бодож байна. За хамгийн гол нь бол мэдээж улс төр бол залуу сонгогдсон гишүүдийн хувьд байнгын хариуцлагатай өмнөх үеийнхний сайн зүйлийг нь одоо өвлөн аваад саар зүйлийг нь үлдээж гээх ёстой гэж боддог. Тэр ч утгаараа бид бол үндсэн хуулийн дээр аль нэгэн намын эрх ашиг, аль нэгэн бүлгийн эрх ашиг биш. Гагцхүү үндэсний язгуур ашиг сонирхлын төлөө тангараг өргөсөн учраас Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцсэн хууль тогтоомжийг батлуулахын төлөө явж байгаа. Нөгөө талаасаа бас хатуу үг шүүмжийг улс төрчид болсон сонсох ёстой гэж боддгоо. Тэгээ шинэ жил гэдэг бол монголчуудын хэлдгээр бол бүхэл зүйлийг сайн сайхнаар төсөөлдөг. Үнэхээр 2026 онд одоо иргэдийн маань нуруу тэнийсэн тийм жил болохын төлөө бид хичээн зүтгэх ёстой гэж боддог. Дээрэс нь ард түмэн бол байнга үнэн зөвийг шахаж шаардаж сануул шүүмжилсээр байдаг учраас энэ талбар дээр ч гэсэн бас одоо ард түмнийхээ өмнө зөөлөн жигтэй дээрэс нь одоо илүү сайн одоо үр дүн гаргасан гишүүн байхыг хичээж ажиллаж байгаа. Тэгээд 2025 онд бол бас одоо анхны улсын хурлын тогтоолоо батлуулсан гишүүн боллоо. За мөн одоо Монгол төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн самбууган 30 жилийн ой ус ёсол төгөлдөр болж одоо төрийн хүн шуналгүй байх тухай, төрийн хүн хоёрдмол сэтгэлгүйгээр ард түмнийхээ төлөө чигч болон одоо зүтгэх ёстой тухай бас нэлээд олон одоо эрдэмшилгээний хурал санаачлан зохион байгуулж хэд хэдэн номыг бас одоо гарах үйл хэрэгт оролцлоо. За мэдээж чухал хариуцлагатай хуулиудад оролцсон. За хамгийн гол нь одоо иргэдэд хамааралтай зүйл бол төсөв байдаг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсвийг нийцүүлэх талаар удаадараа одоо шаардлагыг жил гарны турш тавилаа. Тэгээд сайн мэдээг бас ерөнхийлөгчийн хамгийн газар болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөд одоо ярилцаад 2026 онд бас энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал маань одоо шинжлэхдгээр болж ах шиг байна. За эндээс юу гэж хэлэх гэж байгаа вэ гэхээр бид одоо тойрог дээр ч гэдэг юм аль нэгэн аймаг эсвэл салбараар ингэж хуваагдахаас илүүтэйгээр Монгол хүний нийтлэг ашиг сонирхол юунд байна? Үндэсний аюулгүй байдал Монгол хүнээс эхэлж байгаа учраас, хүний эрхээс эхэлж байгаа учраас энэ дээрээ хэмжих нэгжээ тогтооё гэж үздсэн байгаа. За хүний эрхийн дэд хорооны даргын хувьд гэх юм бол 123 өргөдөл гомдолтой танилцаж 40 гаруй удаагийн уулзалт зөвлөгөөнийг одоо хийж сар болгон одоо хүний эрхийн форумтой уулзах уулзалтыг тогтмолжуулж бас одоо болцооны шаардлагатай байгаа хуулиудын төсөл дээр ажиллаад эхнээсээ үр дүнгээ гаргаж байна. За 2026 онд одоо зорж байгаа хамгийн том зүйл бол сайн засаглалын хуулийг босруулж санаачлахаар одоо ажиллаж байна. Миний их хурлын гишүүний зөвлөхөөр академич одоо Гепарын Бакяго ажилдгийн. Тэгээд Бакяго бидэд бас хамтраад эрдэмтэн судлаачтай хамтраад Монгол улсад энэ иргэдийнхэн эрх ашигыг хангасан хүний эрхийг дээдэлсэн сайн засагтай байх тухай гүйцэтгэх засаглалын хяналт үнэлгээний хуулийг одоо бас санаачилж байгаа. Дээрээс нь бас тариаланч эрхлэгчтэй зориулаад даатгалын хуулийг бас санаачилж байгаа. Ингээд үндэсний аюулгүй байдлын одоо шинэ үзэл баримталтай одоо нийлээд бас нэлээд хэдэн томоохон хуулийн төслүүдийг санаачлаад явж байгаа. Ингээд олон зүйлийг нуршихыг одоо эсвгүүлэн та бүхний маань гэр бүл элэг бүтэн байх болтугай. Та бүхний маань эрүүл энх бас одоо сайн байх болтугай. Дээрээс нь та бүхний маань юу сансан өсөн хүсэл нь сэтгэлжлэн бүтэж байх болтугай. Тэгээд 2026 онд эрхээ хамгаалуулсан. Дээрээс нь үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эвэлдэн нэгдэх эрхээ бас иргэд маань бүрэн дүүрэн эзэлсэн жил байх болтугай гэж өрөөж байна. Та бүхэндээ их баярлалаа. Шинэ оны мэнд хүргье.